Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн сэдэв бол хүний эрх. Сүүлийн 10-аад хоног Сүхбаатарын талбай дээр ерхий сайд оюун эрднийг орлогоо нотолж чадахгүй бол огцор гэдэг ийм жагсаал төрөж байгаа. За энэ жагсаал өдрөө эрх тусам ингээ өргөжж байгаа. За өргөжж байгаагийн үндсэн шалтгаан бол Монгол улсад хүний эрх хангахдахгүй байгаа явдал. За ер нь бол иргэд энэ үз додлоо илэрхийлэх 50-аар жагсаал цуглах юм эрх чөлөөтэй. Энийг бол үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. За энэ эрх чөлөөгөө ажилуулж байгаа хэлбэр юм аа. Энэ удаагийн жагсаал бол Монгол улсад цаашдаа хүний эрх бүрэн хангахдахгүй бол дараагийн ерөнхий сайд дээр бос яг ийм зүйлтэй учрна. За энэ бол ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Энэ бол ардчилсан ажиллаж байгаагийн нэг илэрл юм аа. Би одоо сүүлийн жигсаал хэсгээ бодож гисэн. Тэр би бас боловсролын чанар асар муу байна. Иргэний боловсрол олохгүй байна те. Хүний эрх гендерийн тэгшэрхийг хангалттай заахгүй юм шүүмжилдэг байсан байхгүй. Тэгэнгүүт би одоо сая сүүлийн жигсаал ингээд өөрийнхөө нүдээр очиж харж байгаа шүү дээ. Өөрийнхөө чихээр сонсож байгаа шүү. Залуучууд улс төрийн боловсрол авсан байна. Иргэний боловсрол авсан байна. Гэтэ яг аргагүй. Яг л энэ хүмүүс чинь төрхөөсөө эхлээд энэ арчилсан нийгэмд төрөөд өсөд божчоор энэ арчилсан нийгмээс энэ хүмүүс ч улс төрийн боловсролыг тэ энэ хүмүүс чинь тэр хүний эрхийн боловсролыг авчдаг юм бэ. Иргэдийн дунд хүний эрхийн боловсрол нэмэгдсэний нэг илэрлэл нь жагсаж цуглах эрх чөлөөгөө эдэлж байгаа явдал. Улсын хэмжээнд 2014 онд том жижиг нийслэн 115 жагсаал цуглаан болсон бол энэ тоо 2015 онд 140, 2016 онд 121, 2017 онд 128, 2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 255, 2021 онд 214, 2022 онд 241, 2023 онд 254, 2024 онд 256 болж нэмэгджээ. Ажлын өдрөөр иргэд жагсаж байгаа мэт тоо боловч энэ нь 2 болон түүнээс дээш иргэний бөөгнөрт үзэл бодлоо илэрхийлэхийг жагсаал цуглаан гэж бүртгэдэг. Цар тахлаас хойш улс төрийн томоохон жагсаалуудын дийлэнхийг 20-35 насны залуучууд хийжээ. Тэд бол 1990-ад оны ардчилсан хувьсгалаас хойш төрсэн ардчилсан нийгэмд өсөж төлөвшсөн 21-р зууны иргэд юм. Хүний эрхийн боловсрол мэдрэмж өндөр, төрөөс дараагаас юу шаардахаа мэддэг, сонгуульд идэвхтэй оролцдог энэ насныхны улс төрийн мэдлэг мэдээлэл, жагсаалд оролцох тусам тэлж улс төрийн идэвх нь нэмэгдэж байна. Эвлэлд нэгдэх үзэл бодлон чөлөөтэй илэрхийлэх эрхийг ажилуулж байгаа иргэдийн ийм идэвх оролцоо Монголын ардчлал, парламентын засаглалыг хамгаалдаг. Тэгээд манай нэг join speaker манай ирж байгаа юм байна. Саяхан ээж болсон. Тэгээд хүүхдээ ингээд тэрэн дээр тавиад төрөөд явах тухтай замч байхгүй л байна л да. Байрнаасаа гараад тэгээд маш хэцүү замыг туулаад ингээд алхахдаг. Тэгээд надад гэлтгүй хүүхдээ өнгөтөлгүй зүгээр л дам бие хүнд ч гэсэн ер нь маш хэцүү л орчин нөхцөл амьдарч байна. Юу чудраг бус санагч. Тэгэл тэрнээс Ягаад тийм байгаа вэ? Энд цугсан бүх хүмүүс өөрсдийнхөө эрхийг хамгаалж байгаа. Тэр дундаа өөрсдийнхөө хүний эрхийг хамгаалж иж, өөрсдийнхөө эрхийг хамгаалж иж энэ нийгэмч бий болдог гэж бодож байгаа. Амьдрах эрх, эрүүл мэнд, байгаа орчин энэ бүгд л хамгийн их зөрчигддөг дөө. Шударгаас ёс зүйтэй улс төрийн бол хэдүүлээ Монгол улсын. би бол энд байж байгаа. Тэгээ энийг ингээл нэг зөвхөн оюун эрднийг огцруулах гал оюун эрдний хүүхдийн 20 саяын түүхнээс болсон юм шиг ойлгоод байгаа. Гэтэ яг энэ шудраг бус байдал, хүний эрх хангахдахгүй байгаа байдал те энэ бүгдийн илрэл, энэ нь бачуурсан, энэ үнэхээр болохгүй байгааг илэрхийлэх гээд залуучууд энд сууж байгаа ах гэж бодож байна. Тунгалаг бол сурч боловсрох эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байгаа хүний эрхийн хамгаалагч. Монгол улс зах зээл шилжээд удаагүй 1995 онд Сүхбаатарын талбайд 140 гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялтад оролцож түүнээс хойш боловсролын тэгш хүртээмжийг сайжруулахаар тэмцэж ирсэн тэрээр ийм дүгнэлттэй байна. Энэ хүүхдүүд залуучууд чинь жинхэнэ нэг арчилсан нийгэм бүтээгдэхүүн болоод арчилсан нийгмийг ингэж ажилуулдаг юм аа. Буцаага надад зааж ш та. Тэгэхээр би өчигдрөөс эхлээд өөрөөр бодож эхэлж байгаа. Манай боловсрол бол бас тэр чанар муутай биш. Хүний эрхийн механизм, үндэсний механизм гэдэг чинь биеийнээ нөхөж биеинтэйгээ хамтарч, биенийгээ түлхэж, биенийгээ шахаж энэ одоо ингэж амьд ажиллаж ижил хүний эрх хангагддаг юм биш. Улс орнууд өөр өөрийн сонгосон тогтолцоо тавьсан замаар иргэдээ гар газар хөл хөсөр амьдруулахыг хичээдэг.
Хүний эрхийг дээд зэрэгээр хангасан улс дэлхийн хаанч байхгүй. Манай улсын тухайд 1992 оны үндсэн хуулиараа иргэндээ 18 төрлийн үндсэн эрх хэрэгчлөөг баталгаатай илрүүлэх нийгмийн гэрээ байгуулсан юм. Иргэн хүний идэх ёстой наад захын эрх хэрэгчлөө өнөөдөр шалан дээр байна уу? Шагаагаар татаж байна уу? Эсвэл таазан тулсан уу гэдгийг үзэгч та дүгнэх үед. Ард түмнээ сонгогдсон парламентод ажиллаа тайлгадаг хүний эрхийн үндэсний комисс Монголд 2001 онд байгуулагдсан. Хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэд хяналт тавьж хамгаалах дэмжигчийг үүрэгтэй үндэсний байгууллагын дараагаас бид ингэж асуулаа. Монгол улсад одоо хүний эрх ер нь хэр хангагдж байгаа гэж та үзэж байгаа комиссийн дарга байр тий. Бодит байдал дээр хэрэгжилт бас төдийлөн бодлогоо дэвшүүлсэнтэйгээ адилхан сайн хэрэгжихгүй. Тэгэхээр одоо ер нь яах вэ? Одоо энэ залуучууд нэг гадаа жагсаал хийгээд юм тий. Ер нь ингээ Монгол улс одоо дарангуул руу шилжиж чинь, авторитар засаг руу явж чинь гэдэг ч юм уу. За энийг бас иргэний нийгмийн байгууллагууд бас хэлж байна. Хүний эрхийн комисс одоо энэ дээр ямар дүгнэлт хийд юм бэ? Хоёр янзын эрх байгаа. Нэг нь бол бид нар ярьдаг одоо төрөөс орон зайд нь халдахгүй байхад л болох эрх. Жишээлбэл жагсаал зулаан хийх үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх. Энэ дээр тэр орон зайг нь олгож хамгаалж. Харин төсөв идэвхтэй шаарддаг механизм дэд бүтэц тогтолцоо босод зүйл шаарддаг эрх байна. Позитив гэд бид нар нэрлээд байдаг. Тэр нь энэ жишээлбэл 50 хүүхэдтэй нэг ангис суралцахгүй нь бол яах хэрэгтэй юм бид нар сургууль хэрэгтэй. Тусгай тэгш хамрагдсан ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол биднэрт юу хэрэгтэй юм? Багш хэрэгтэй, хөдөлмөр хэрэгтэй, нэмэлт тоноглол хэрэгтэй. Тэгээ энэ бүхнийг бид нэр төсвгүйгээр шийднэ гэж байхгүй болоод тахгүй энэ позитив эрхүүдийг. Тэгэхээр энэ дээр бид нар яг уялдаатай баймаар байна. Төсвөө жишээлх юм бол хүний эрхэд суурилсан байдлаар эренбэл чадчихаа юм уу? Энэ асуултанд хариулах хэрэгтэй. За 3 дахь асуудал хүнтэй хамаатай. Нөгөө ажлыг хариуцдаг төрийн албаагч нийтийн албан тушаалтаа өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй, тэгээ ёс зүйтэй тухайн арга хэмжээг авсан уу шийдвэрийг дагаж хэрэгжүүлвүү өөрийнхөө хууль заасан чиг үргийг зохих ёсоор гүйцэтгсэн үү гэдэг асуултанд хариулдаг өстэй. Ингээд энэ 3 түвшинд асуудал шийдэгдчих юм бол бид нар хүний эрхийн зөрчил бага баймаар асуудлыг ахицтай үр дүнтэй шийдмээр байна. Монгол Улс Transparency International байгууллагаас жилбэр гаргадаг авилгын төсөөлийн индексээр дэлхийн 180 орноос 2018 онд 93 дугаар байрт байсан бол 2024 онд 114 дугаар байрт жагсаж байна. Авилгын индексээр 21 байр ухарчээ. VDM буюу Varieties of Democracy байгууллагаас гаргадаг ардчлалын индексээр Монгол улс 2018 онд дэлхийн 200 орноос 61 дугаар байрт жагсаж байсан бол 2024 оны байдлаар 81 дугаар байрт бичигдлээ. Ардчлалын индексээр 20 байр ухарчээ. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улсын хэвлэлийн эрхчлөө 2018 онд 180 орноос 71 дугаарт байсан бол 2024 оны байдлаар 109-т эренбэлэгдлээ. Энэ хугацаанд 38 байр ухарсан. Ардчлал, авилга, хэвлэлийн эрхчлөөний индексээр ухарсаар байгаа оронд хүний эрх шударгаас хангагдсан гэж үзэх үү. Олон улсын байгууллагуудаас бас нэг индексүүд гаргадаг те хэрэгэлдэг гэдэг янз бүр. Тэр болгоноос одоо хүний эрхийн хувьд одоо дээшилсэн ямар үзүүлэлтүүд байгаа юм одоо доошилсан ямар үзүүлэлтүүд байна. Ахицтай явж байна гэж хэлэх индекс санаанд орж ирэхгүй байна. Ер нь бол тэр нэг дэлхийн шударга ёсны индексээс гаргаснаар хэвэндээ байгаа индексүүд бол бага. Одоо энэ иргэний олон улс төрийн эрхүүд төр илүү хэвэндээ байна. Ялгарлан гадуурлт хөдөлмөрлөх эрх илүү хэвэндээ байна гэдэг ийм төр зураг харагддаг юм. Хэвлэлийн эрхчлөө гэдэг энэ хэрэг энэ төр агшлаад явчихнаа. Тэгээд энэ боловсролын тэгш бус байдал дээр бас ахиагүй. Гендрийн нөгөө ялгаатай байдлыг үзүүлэлт агсан юм байна. Бид нэр дөрвөн янзаар хэмждэг. Тэгээд энэ улс төрийн оролцооны хувьд саяын 2024 оны улсын хурлын ээлжид сонгуулийн үр дүнд бид нөгөө эмэгтэй төлөөллийг ахиулсан гэдэг үзүүлэлт дээрээ бол энэ үзүүлэлт агсан юм байна. Жагсаал цуглаан болгон органик байдгүй. За энийг бол олон удаагийн жагсаал цуглаанаа хулгайлж исэн иргэд бол ялгаж салгадаг болсон баг. За одоо жагсаалтаа эргээд ороход өнөөдрийн явагдаад байгаа жагсаалт дээр хүний эрхийн байгууллагууд олноороо ирж оролцож байгаа. Тусдын хариуцсан чиглэл үйл ажиллагаагаар Монгол улсад хүний эрхийн аль асуудлуудыг төрүүлж одоо сайжруулах вэ гэдэг дээр байр суурь илэрхийлсэн байгаа. Энийг одоо хүргэе. Монгол улсын өнөөдрийн нөхцөл байдал бол шударга осны тогтолцоо нь өөрөө шударга осны тогтолцооныхын стандарт нь чадж байгаа юмд арга байхгүй. За тэгэнгүүт яг нөгөө нэг ахуй амьдралтайгаа холбоотой стандарт нь болохоор ядаж ингэжээч тий. Өнөөдөр ядаж юм энд нэг нохоон байгууламж барьцгаач тий. Ядаж энэ талбайгаа нэг ингээд хүнд ээлтэй болгочооч тий. Ядаж гэдэг юмар ингээд бид нар ийм стандартуудаар одоо тавьж хитрхи доошоогоо
одоо орсон гэх юм уу те ийм нөхцөл амьдарч байна. Би хувьдаа бол яг энэ иргэний нийгэмд ажиллаа тойроо гаргаж болж байгаа. Тэр дотор эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр ажилладаг. Гэхдээ сүүлийн жилүүдийн олон төрлийн судалгаануудыг аваад үзэхээр Монголд номер 1-т хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг бол хаана хэлж байна. Хамгийн харамсалтай нь багасны хүүхдийн бэлгийн хүч хэрхэлэлд өрчөж байгаа тоо, хүүхдүүдийг үл гайхарч байгаа, хүүхдүүд шатаж өгч байна. Энэний ардталт юу байна гэхээр зэрэг ердөөсөө хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хангахгүй буюу аргэр амьдралын тэнцвэрийг хангахгүй байна. Энэ хамгийн харамсалтай нь энэ төр өөрөө энийг хийгээд байна. Бид нар мэдж байгаа шүү дээ. Ялангуяа төрийн албаа агчдыг дурын ажилдаа татан оролцуулж байна. Энэний ардталт тэр гэр бүлийнхний үр хүүхдэд зарцуулах цагийг нь хулгайлж байна. Яг үүнтэйгээ уялдаад Монголын бүх хүүхдүүд ээж автайгаа чанартай цагийг зарцуулж чадахгүй байгаа. Эргээд энэ бид нар ирээдүгөө хулгайлж байна гэсэн. За үүн дээр бүр онцлоод нэг юм хэлчмээр байгаа. Тэр нь юу яа гэхээр Монгол улсад одоо 0-оос 3 хүртэл насны хүүхдийг яах вэ гэдэг хин ч хаач эрх зүйн хамгаалалт байхгүй. 0-оос 2 насны хүүхдийг хэн харах юм бэ? Бүгд энэ аавуудын ээжүүдийн нуруунд дээр, эмээ өвөгийн нуруунд дээр байна. Тэгчээд нөгөө талдаа юу гэж хэлж байгаа гэхээр ажлыг гэхэр хүн алдахгүй байна гэж байгаа байхгүй. Уучлаарай тэд нар чинь бүгдээрээ гэртээ хүүхдээ хардаг, гэр бүлээ асардаг, ажилтай байгаад байгаа. Хамгийн харамсалтай нь тэр ажил нь цалин орлого байхгүй тийм. Ийм олон асуудлууд байна. Тэгэхээр хамгийн номер 1-т бол хүүхдийн эрх. Тэрхүү хүнийхээ хувьд бол би жигсэж байна. Санаа зовж байна. Ирээдүйн одоо энэ нөхцөл байдалд ялангуяа энэ хүүхд хамгааллын салбарт ажиллаж байгаа манай хүүхд хамгааллын тогтолцоо өөр яг сайжрахгүй байгаа учраас яг хүүхд хамгааллыг одоо юу гэдэг хүүхдийн эрхийг хамгаалах ёстой ерөнхий сайд тэргүүлж байгаа хүүхдийн төлөө үндэсний зөвлөл сүүлийн 6 жил ажиллаа муу байсан байна шүү дээ. Миний сая зөвхөн бэлгийн хүчирхэлд өртсөн хоригчийн тоо ингэж өссөн тохиолдлыг харахад л энд бол би бол муу дунд авахгүй юу? Тавьж байгаа. Тийм учраас би хувийнхаа зүгээс чигсэж байна. Цагдаагийн байгууллагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 250 гаруй бүртгэдэг байсан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн 2024 оны эцсээр 591 болоо бүртгэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр бид нэг бодлын сайн ажиллаад байгаа мó гэхээр бас үгүй ч юм шиг. Гэтэл энэ чинь зөвхөн цагдаагийн байгууллагт бүртгэж байгаа тоо шүү гэдэг бид нар анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар цагдаад бүртгэгдээд яг үүндээ шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, хохирлоо барагдуулж байгаа, тухайн холбогдогч хүчирхийлэгч нь ялаа эдэлж байгаа. Энэ тохиолдол хэд байгаа вэ гэхээр яг нь статистикаар харах юм бол нэг 3-4 тохиолдлын нэг нь гэж бол үздэг. Тэгэхээр магадгүй ялж завшаад байгаа юм шүү дээ. Дахиад өөр хүүхдүүдийн эрхийг зөрчсөн юм уу гарч байгаа юм шүү дээ. Цагдаагийн байгууллагын мэдээлэлээс үзэхэд хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар 2207 хүүхэд өртжээ. Тодорхойлбол 2020 онд 248, 2021 онд 362, 2022 онд 458, 2023 онд 541, 2024 онд 598 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна. Цагдаад бүртгэгдсэн энэ тоо сүүлийн 5 жил шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр үзлэгт хамрагдсан хүүхдийн тооноос асар зөрүүтэй байгаа юм. Тодорхойлбол шүүхийн шинжилгээний байгууллагад хандсан хүүхдийн тоо цагдаад бүртгэгдснээс 2020 онд 421-ээр илүү бол 2021 онд 348, 2022 онд 442, 2023 онд 434, 2024 онд 310-аар илүү байна. Энэ бол хүүхдийн хүчирхийллээс хамгаалах тогтолцоо арга барил ажиллахгүй үр дүнгүй байгаагийн илэрэл. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог педофил донтой нөхдийн овог нэрийг нийтэд зарлаж, зургийг нь гудамж талбайд байрлуулах, химийн тариагаар дур хөсөлгүй болгох зэрэг санал санаачлах холбогдох албадаас гарч байгаа юм а. Одоо хамгийн сүүлд ноцтой ажиллаж байгаа бүлэг бол 20 хангад байгаа хүүхдүүд дээр ажиллаж байна. Тэнд 110 дугаар сургууль гэх дахиад ерөнхий боловсролын сургууль байгаа мөртлөө тэнд сургалтын үйл ажиллагааны явагдаггүй. Багш байхгүй. Хичээлэх боломж нөхцөл байхгүй. Хүүхдэд маш хүнд нөхцөлд байна. Байр байшингийн хувьд маш хүнд нөхцөл. Хасар хүйтэн, маш хичээхтэй, өөрөө тахимын хөвц мөхөнцөрт баригдсан. Тийм тэгэд нурсан байшин агтлагдаад одоо 7-8 жил болсон. Нураа гэдэг мэргэжлийн ялтын шийдвэр гарсан. Тийм байшин барилгад л хүүхдүүд амьдрал сурч шин. Тэрийг шүүхийн шийдвэр нь хаахардгүй тий. Хууль зүйн амд бичиг өгөөд өнөөдөр 2 сар болж хариу өгөхгүй ш надад. Энэ 112 байдлыг шийдэч гэд би тий. Хүүхдүүдийг тэр шинэ байшин Вэсл хаан гэлээ. Юу штэ. 88 хонхор би бүр өөрийн биеэр очиж үзсэн. Тэгээд тийм агтлагдсан байсан хүүхдүүдийг болохоор хорчд юм бэ. Монгол бас хүүхдтэй ингэж ханддаг болсон байхгүй юу тий.
өөр насанд хүрсэн хүн бол тэнд байхгүй. Тэгэхэд бүгдүүдийг бол хүчээр тэнд байлгаж байгаа. Монгол улс ингэж харагдаад байна. Сайхан газраа ухаад, алтаа ухаад мөнгө олчих. Тэгээд хүнээ бодно гэж уучлаарай. Энэ буруу байхгүй. Хамгийн гол бодох бид нар юу вэ гэхээр хүнээ яаж хөгжүүлэх вэ? Хүнээ яаж эрүүл байх вэ? Боловсралтай байх вэ? Амжиргааг нь яаж дэмжих вэ? Энэ дээр бодож эхэлсэн цагт бид нар дараагийн алхмыг хийх боломжтой болно. Тэгээс одоо бүр толгой хөлн эсрэг яваад байна гэж хараад байгаа. За нэг юм байна. 126 гишүүнтэй одоогийн парламент бол өмнөх бус парламентуудыг бодвол хамгийн завтай парламент. За яагаад гэвэл улсын хурлын хууль болон дэгийн хуулиудыг өмнөх парламент өөрчилсөн. За энэ өөрчлөлтөөр бол өмнө явж исэн хууль үндэслэлүүдийг шинэ парламент ханган өргөхдөө хилцэхгүй яагаад гэвэл энийг буцаацсан гэсэн. Тэгэхээр хилцэх асуудал маш багатай байгаа. Яагаад гэвэл энэ улсын хурлын шинэ гишүүд хууль үндэслэлийг маш цөөхнөр өргөн барьж байгаа. За улсын хурл хилцэх асуудал багатай байгаа гэсэн үг. Шинэ гишүүд уг нь хүний эрхийн үндэсний комиссаас улсын хурл өргөн барьсан энэ хүний эрхийн төлөв байдлын 24 дахь илтгэлийг хилцчих ёстой юм биш. За энэ дээр яагаад гэвэл энэ хүний эрх тулгарч байгаа маш олон асуудлыг судалгаатай тооцоотойгоор шийдэлтэйгээр энийг ингээд танилцуулсан байна. Тэгтэл энийг чи одоо хүртэл хилцэж дуусаг маш удаж ийн өмнөх ийм тохиолдлууд ер нь гарч байгааг. Удаа эдийг гэвэл хуулийн төсөл болгочгоор маш их хэмжээний судалгаа нь шийдэлтэйгээ байгаа байхгүй. Уур амьсгалыг харахад энэ чуулган дотор байнгын орон дотор гишүүд яг энийг тоон хилцэж гэнэ үү? Ач холбогдол өгж гэнэ үү? Одоо бусад асуудал шиг те. Бид нар одоо ингээ харж ш томилгоон дээр бол бүгд байна. Ийм байна. Хүний эрхийг чухал гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Ямар талаас харж байна вэ гэдэг бол мэдээж өөр өөрсдийн салбарын онцлог байна. Хувь хүний илүү эренбэлж байгаа асуудал байна, бодлого байна, түүнтэй холбоотой. Гэхдээ ямар ч гэсэн хүний эрхтэй холбоотой асуудлыг сонсох, тэгэд энд ямар асуудал тулгамдсан гэж үзээд байгаа хариу ямар арга хэмжээ авахыг санал болгоод байгаа юм бэ гэдгийг бол сонирхож байна. Өөр өөрийнхөө салбарын талаас гэдэг юм уу, тодорхой асуудал дээр. Илтгэлүүд ингээ хилцүүлээд одоо энэ гол юм бол нөгөө хүний эрхийн комисс ингээд судалгаа хийгээд энийг одоо төрийн бодлого шийдвэр гаргахтаа хэрэглээрээ те одоо гол одоо шийдэх ёстой асуудал энэ байх шүү л хийж байгаа. Энийг хэрэглээд одоо эрх зүйн өөрчлөлт авчирсан тийм юм тохиолдол байна уу? Та эдийг ажил одоо аваад тангараа өргөснөөс ш. Байна. Эрүүгийн хэрэгний шийдвэрлэх тухай хууль дээр өөрчлөлтүүд орсон. Одоо шүүгчийн зөвшөөрлгүйгээр цагдаа барих баримтлах явдал байна гэсэн шүү дээ тий. Тэрэн дээр жишээлх юм бол дангаараа мэдээж комисс ажиллаагүй гэхдээ комиссийн илтгэл туссан. Тэгээ түүний мөрөөр энд өөрчлөлт ороод одоо бол жишээ нь шүүгчийн зөвшөөрлгүйгээр ямар ч юм үйл ажиллагаа явагдахгүй гэдэг өөрчлөлт хийгдсэн. Өнгөрсөн жилийнх. За тэгээд боловсролын тухай хууль байна. Одоо 2023 онд батлагдсан боловсролын ерөнхий хууль. Тэрэнд орсон нэг агуулга нь хүний эрх гендер бол заавал үзэх судлах ёстой нэг судлагдсан мөн гэдээ орсон. Ахаад нэг юм байна. Нөгөө цэцэрлэгийн хүүхдийн хоолны норм гэж байна. За энэ адилхан цэцэрлэгийн их сургуулийн тэгээ месүүдийн хүүхдүүд насан туршигаа бол бас суралцагчдээ. Энэ дээр бид нэр тэр хоолны тариф над өгж байгаа зардал чинь хүрэлцгүйц биш байна гэдэг асуудлыг тавьсан. Энийг бол бас ахиулсан байна. Гэт ингээд ийм асуудлууд шийдэгдэж явж байгаа асуудал та. За шийдэгдэхгүй байгаа асуудал гэдэг нь одоо энэ даруй шийдээсэй гэсэн. Хүүхэд хамгааллын асуудал байна. Одоо хүүхэд хамгааллын асуудал дээр бид нэр ингээд олон байгууллага биш уялдаа холбоотой анхан шатнаа бид нэр ерөөсөө энэ байх ёстой тэр хүний нөөц одоо энэ уялдаа холбоо энэ чигүүрийг үнэхээр сайхан тийм ажилтг болгож чадахгүй. 2024 оны парламентын дараа нэг хамтсан засаг байгуулагдсан тий. Тэгээд нэг юм хамтын мөрийн хөтөлбөртэй болсон үйл ажиллагааны засгийн газрын тэр дээр туссан одоо хүний эрхийн чиглэлийн батлагдсан хөл байна. Хүний эрхийн чиглэлээр яригдж байгаа хуулиудыг л би санаа тий. Одоо жагсаал цуглааны тухай хууль, хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль, өөр одоо эрүүгийн хэрэг админ шийдвэрлэх тухай хууль дээр ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Шүүхийн тэгээ гэр бүлийн тухай хууль өмнө нь явж исэн одоо ч гэсэн өөрчлөлт явж байгаа. Тийм. Яваал хуулиуд байгаа төслүүд. Гэхдээ батлагдвал үнэхээр хэрэгтэй ажил бүгдтэй хуулиуд байгаа. Жишээ нь гэр бүл. Одоо энэ хуулиуд чинь нөгөө баг 2 дахь парламенттай ингээд дамнаа хэрэгжиж судалгаа бол асар их хийгдсэн байгаа тий. Тэгэд яагаад ингэ батлагддгүй юм бол та шалтгаан нь юу гэж боддیں۔ Эдийн засгийн холбогдлолтой юмнууд бол ингээ яралтай гормор ч юм уу, томилгоо бол яралтай гормор. Хүний эрхийн асуудал дээр яагаад яралтай гормор тий судалгаа хангалттай байхад гэж явагдах юм бол. Энэ дээр за өстой хууль санаачлагчийн болон одоо шийдвэр гаргагчдын өөрсдийнх нь байр суурь, үзэл бодлын зөрүү, хандлага багталтаа. Тэрнээс ингээд
яаралтай жишээ нь гормон шийдэж асуудлын нэг бол би чинь гэр бүлийн тухай үйл гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ яаралтай ч гэжтэй өмнө хангалттай судалгаа хийсэн гэж хэлнэ. Хэдий 2024 оны парламент бүрэлдээд хүний эрхийн гэсэн нэршлэр нэгч хууль батлаагүй боловч улсын төслөөс агуулад улсыг хур засгийн газрын тогтоол бусад хуулиуд ямарваа нэг байдлаар хүний эрхтэй холбогддог. Хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл хүний эрхийн багц хуулийн төслүүд болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай жагсаал цуглааны журмын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Хамтарсан засгийн газар огцрох асуудал сөрөгдөхтэй зэрэгцэн яаман дээр боловсруулж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг ч өргөн барьлаа. Дахиад цаг олддог бол тэрээр арилжааны болон дампуурлын тухай хуулийн төслийг ч өргөн барихаар яарч байна. Хүний эрх бүх салбарт цаг хорон бүр яригдж байдаг учраас практик хуульч судлаачдаас бид байр суурийг нь тодрууллаа. Хүмүүс өмч гэдгийг ойлгох энэ мессеж юуг дамжиж хүрдэггүй гэхээр үл хөдлөх хэтрэнгийг дамжиж хүрдэг. Үл хөдлөх хэтрэнг ихэнх нь газраар илэрч гардаг. Бид газрын асуудлаа зөв зохистой шийдвэрлэх механизмыг цогцоор нь олох шаардлага байна. Явгууны гарцгүй одоо зам хэрэг байгаа үлээ. Ногоон байгууламж байхгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, хотхон орон сууцнууд хэр байгаа үлээ те. Гэтэл цаасан дээр бол тэд нар чинь бүгдээрээ ийм хэмжээтэй байх хэрэгтэй гэд байгаад байгаа. Тэгэхээр энэ стандартыг яаж хэрэгжүүлж болох юм? Яаж хэрэгжүүлүүлдэг болох юм тийм ээ? Өөрөөсөө хохирчхоод дээрэс нь хаана хүнд хандаж яаж асуудлаа шийдвэрлэх вэ гэдгийг мэдэхгүйгээр хохироод яваад байгаа хүмүүс их байгаа байхгүй юу? Тийм учраас тэрүүнд хамгийн боломж төвлөрөөр тусалж дэмжиж чаддаг ийм юуг бол бий болгох. Гэхдээ үүнд бол яхаа харахгүй энэ чиглэлээр мэрэгшиж ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудыг бол зайлшгүй одоо ажилуулах шаардлагатай. Тэнд одоо төрөөс тодорхой хэмжээний одоо дэмжлэгийг үзүүлдэг. Бодлогын төвшөнд бас яам анхаарахгүй бол хувийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг агуулгаараа ингээд хүүхдийн сурч боловсрох эрхийг талдаад одоо өнөөдөр төлбөрөө төлөхгүй бол одоо юу гэдгийг сургуулиас чинь гаргана өөр сургууль хоол гэдэг байдлаар энэ эрхийг талдж байгаа нь бол өөрөө бол сурч боловсрох эрхийн өсөлтөд зөрчлөж харж байгаа. Зам тээврийн хосолтуудаар ордог байсан. Тоглох орчингүй болсон. Тоглоомын талбайгүй болсон. Спорт арга хэмжээний том талбайнаагүй болсон. Тэгэхээр энэ бол хүүхдүүд эсэн минь бойжих, эрүүл аюулгүй орчинд бойжих бидний бодит нөхцөл байдлаас илүү бас ноцтой нөхцөл байдлууд бий болоод байна. 2021 оны төгсгөлөөр эргээрэгч Монгол Ардын нам 30 дугаар их хурлаа хийсэн. За энэ 30 дугаар их хурлын үндсэн сэдэв бол хүний эрх. Хүний эрх төвтөө бодлого хэрэгжүүлнэ гэж ийм амлалтууд тухайн үедээ дэвшүүлж ирсэн. За энэс хойш 4 жил өнгөрч байна. Хүний эрхийг хангах чиглэлээр олигтой хууль тогтоомж шинжилгээгүй. За ярьсан юм юу вэ? За энэ хугацаанд ерөөсөө с ิจ гтний эрхийг хамгаалъя, ялагдагчийн эрхийг хамгаалъя, шүүгдэгчийн эрхийг хамгаалъя. Нөгөө гэрчийг хамгаалъя, хохирогчийг хамгаалъя гэдэг ийм эрх зүйн шинжилгээ багтгийг. За тусгай сурвалжлагын төрөд өндөрлөж байна.